Хариуцсан проректор доктор Мөнх Заяа өргөцсөн юм аа. Танд энэ өдрийн минь төргий. Сайн байна уу танд энэ өдрийн хийж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Удахгүй 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа санхүү эдийн засгийн их сургууль дэлхийн ёс зүйн өдрийг энэ жил одоо 3 дахь удаага тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Яагаад энэ өдрийг та бүхэн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бэ? Эндээс ярилцлага эхлэе. За баярлалаа. Тэгээд санхүү эдийн засгийн их сургууль 2024 онд Галийн төр сургууль нэртэйгээр одоо ууган их сургуулийн нэг болж ингэж үүсгэжсэн. Тэгээд манай сургууль 2021 онд одоо стратегийн зорилгоо шинжилээд ребрендинг хийсэн. За энэ дээр бол бид нар ёс зүйгээрээ манлайлагчдыг бэлтгэн гарганаа. Манай санхүүгийн төгсөгчд бол яг тухайн салбартаа одоо хамгийн шилдэгүүд нь байдаг. За энэ дээр нэмэгдээд онцлсон нэг зүйл нь болохоор ёс зүйгээрээ манлайлдаг ийм хүмүүсийг бэлтгэе гэсэн ийм зорилго тавьсан. За тэгээд дэлхийд дахинд Карнегийн консулаас 1900 оны ихэнх үеэс эхлээд энэ ятгалын ёс зүйн өдрийг бол тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За энэ санаачлагын гол зорилго нь бол дэлхийн нийтээрээ улс төрийн шийдвэрүүд байна, бизнесийн шийдвэрүүд байна. Энэ бүх шийдвэрүүд чинь өөрөө хүнийг хүнддэг гэнэ үү? Шудраг ёс зүйтэй зарчимд нийцтэй байна уугүй юу гэдэг энэ санаачлагыг бол гаргаж ирж тэ улс төрийнхэнд одоо том бодлогын шийдвэр гаргаж байгаа хүмүүст, бизнесийн шийдвэр гаргаж байгаа хүмүүст одоо нөлөөлөх зорилгоор анхын санаачлагыг гаргасан байна. Тэгэхээр манай сургуулийн одоо эрхэм зорилго алсын хараатай энэ үйл санаа маань нэгдэж байгаа учраас Монголд бас дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх соёлыг бүрдүүлье гэдэг санаачлагын хүрээнд бол энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. За хамгийн эхний жил бол манай сургууль ер нь мэргэжлийн академик ёс зүй гэдэг чиглэлээр бол санаачилж бол хэрэгжүүлж исэн. Жишээлбэл ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил хийхдээ өөрийн биштэй бусдын бүтээлийг ишлэл болгож авдаг энэ соёлыг бүрдүүлэх рүү чиглэж исэн. Өнгөрсөн жил бол мэргэжлийн ёс зүй салбар бүрт бид нэр өөр гэсэн мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллах ёстой. Хуульч хүн, санхүүч хүн, санхүүгийн тайлан мэдээгээ үн зөв гаргах гэх мэтчлээ. За тэгэхээр мэргэжлийн ёс зүйг бол онцолж исэн. Энэ жилийн үед бол бид нар ер нь ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж үе төрийн за эсвэл бизнесийн эсвэл хувь хүний шийдвэр гаргалт ч гэсэн одоо яаж юм ёс зүйтэй байх ёстой бэ? Энэхийн одоо ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ёс зүйтэй шийдвэр гаргалт гэдэг хүрээнд ор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аль ч цаг үед ямар ч тохиолдолд ёс зүй гэдэг бол хамгийн нэгдүгээрт тавигддаг. Үнэхээр тэгээ яг энэ чиглэлийг баримталж байгаад талархалтай байна. Энэ жилийн онцлог бол шийдвэр гаргах төвшин ёс зүйтэй шийдвэр гаргалт. Бас энийг хувь хүн талаас нь авч яаж байгаа юм тийм үү? Энэний онцлог яг юу вэ? Тэгэхээр ер нь бол нөгөө шийдвэр гаргах маш олон төрлийн хувилбарууд байт юм. За жишээлбэл бизнес дээр хэд ашигын хамгийн өндөр байх. Ашигын хамгийн өндөр байхын тулд магадгүй цалингаа өсгөх боломжтой байх. Ажлын орчин нөхцөлөө сайжруулахгүй байх гэх юм. Энэ бол зардлаа хаашаа хуваарлах вэ гэдэг одоо бизнесийн удирдлагуудын шийдвэр гаргах нэг хэсэг болж байна. Хэрвээ бид нөгөө шудраг ёс зүйтэй тэгээ хүнээ бодсон, хүндэлсэн гэсэн зарчим барьдаг бол одоо ажилчдаа өгөх санхүүгийн хэмжээг гэсэн нэмэгдүүлэх энэ бол өөрөө бас ёс зүйтэй шийдвэр гаргалтын нэг хэсэг болчихдог. За зарим шийдвэрүүд гэдэг одоо янз бүрийн санал гомдол ирлээ гэж бодоход бид нар хуулийн дагуу шийдвэрлэдэг. За гэхдээ хуулийн дагуу шийдвэрлсэн ч гэсэн энэ нөгөө хувь хүнийг өөрийг нь хүнддэг ч нөө хувь хүний эрх ашигт нөлөөлж гэнэ үү хэдэн хүний эрх ашигт нөлөөлж гэнэ гэдэг нь бол шийдвэр гаргаж байгаа хүний бас нэг бодож үзэх хэрэгтэй юм зүйл. Тэгэхээр сүүлийн жилүүдэд банк санхүүгийн байгууллагууд ч тэр бусад бизнесийн байгууллагууд дээр одоо хуульд нийцүүлэх compliance гэдэг ийм ойлголт бол гарч ирсэн. Манай улсаас саарлж ихсаалтад ороод бид нэр ерөнхийдөө банк санхүүгийн бус бүх салбартаа энэ нөгөө мөнгө угаах, терроризм эсрэг одоо ийм үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Энэ эсрэг дуу хоолой нэгтгэх хэрэгтэй, үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Энэ бүх үйлдэл чинь нэг хүний одоо дэмжсэн биш, олон хүнд эерэг нөлөөтэй байхаар удирдах түвшинд бол шийдвэр гарч явах хэрэгтэй. За хувь хүнийхээ хувьд яагаад ёс зүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй гэхээр за жишээлбэл одоо багийн гишүүн байна гэж бодъё. Багаараа ажиллаа хийж гин гэж бодъё. Оюутнуудын жишээн дээр би ярих гэж байна. За тэгэхэд багаараа дүнгээ авч байгаа, багаараа үнэлж байгаа. Гэтэл би нэг юмнаас хоошоо суух юм бол энэ бас өөрөө ёс зүйн үйлдэл болно. Хоошоо сууснараа би хожоод байгаа биш, эсрэгээрээ би нөгөө багийн гишүүдтэй өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаад ирээдүйд одоо магадгүй сургуулаа төгссөний дараа тэр хүнийг багт авч ажиллах уу эсвэл тэр хүнийг тушаал төвшүүлэх үү гэх зэрэг. Тэгэхээр бидний гаргаж байгаа бүх үйлдэлүүд биднийг өөрийг нь одоо тодорхойлж идэг. Бас өөрийг нь ирээдүйн эрсдэлд учруулж идэг, эсвэл эрсдлээс хамгаалж идэг. Тэгэхээр бид нэр гаргаж байгаа үйлдэлүүдтэй энэ ёс зүйн талаарх ойлголтуудыг бас шийдвэр гаргалтын нэг шалгуур болгоод ингээд яваасай гэдэг
ийм үүднээс бол энэ сэдвийг бол энэ жил бид нар онцлсон. Яг ингээд дэлхийн ёс зүйн өдрөө ухтаад зохион байгуулж байгаа ажлуудын бас нэг гол хэсэг эссе бичлэлт юм шиг байна. Урд урдах жилүүдээс эссе бичлэлтүүд хэр их нэмэгдэв, хүрээн одоо хэр өсөв. За тэгээд энэ эссе бичлэлтийг хийснээр тухайн оюутан, тухайн хувь хүнд өөрт нь бас ямар нэгэн тодорхой өөрчлөлт гарч байна уу? Харагдаж байна уу амьдрал дээр? За анх энэ дэлхийн ёс зүйн өдөр ёс зүйн өдрийг яаж тэмдэглэн өнгөрүүлж байгаа гэдээ бас олон улсын туршлагуудыг бол харж үзчихсэн. За тэгэхээр яг энэ ECCA, ECFA гэдэг мэргэжлийн санхүүгийн байгууллагуудын эссе бичлэгийн уралдааныг бол зарлалт юм. Тэгээд миний хувьд 2020 онд бас энэ эссе бичлэгийн уралдаанд өөрөө орж үзчихсэн. Тэгээ Монгол улсад ялангуяа энэ банк санхүүгийн салбарт гарч ирж байгаа луурын гэж хэлэх юм уу те одоо олон банкуд дампуурсан тэрний цаана гэмтэргийн шин чанартай юм луурын үйлдэлүүд байсан. Тэгэхээр энэ их үйлдэлүүдийн үр дүнг Монгол улсын төр төсөв Монгол улсын иргэд бүгдээрээ ингээ үүрж байгаа ийм нотлохоонуудыг бол тухайн үед бол цуглуулаад тооцоо хийж үзээд бол үнэхээр өөрөө бол гайхажсэн. Тэгэхээр одоо яг энэ эссе бичлэгийн уралдаанд орж байгаа хүмүүс маань яг энэ ёс зүйтэй шийдвэр гаргалт энэний сайн болон муу жишээнүүдийг судлаад эссен дээрээ бичээд ирэхээр илүү гүнзгий ойлголттой болно гэж ингэж хүлээж байгаа. За 4 жилийн хувьд бол бид нэр бүх ихтэй сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулсан нийтдээ 10 гаруй сургуулийн 100 орчим эссе ирсэн. За тэгээ бид нэр энэ нөө ёс зүйн талаарх ойлголтыг зөвхөн оюутан залуус бишээ бас одоо салбарт ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд бас энд орж болно. Та бүхэн бүгдээрээ бас энэ эссе бичлэгийн уралдаанд оролцох боломжтой. Тэгэхээр бидний энэ санаачлагыг бас Хас банк дэмжиж эссе бичлэгийн уралдааны шагналын сан болох 5 сая төгрөгийг бол бас ханиулж байгаа. Тэгэхээр энэ аянд маань нэгдсэн. За тэгээ Хас банкны хувьд бол эссе бичлэгүүдийг бүгдийг өөрийнхөө дотоод сүлжээндээ тавиа ажилтнаараа уншуулах энэ ажлыг бас зохион байгуулсан. Тэгэхээр 4 жилийн эссе бичлэгийн уралдааны үр дүнг харж байхад тухайн хувь хүн илүү их ойлголттой болсон. Өөрийнхөө ойлголтыг хажуудаа хамт ажиллаж байгаа хүндээ бусдтай ярьж, хэлж, нөлөөлөх. Тэгээд юм бол бас жижиг зүйлээс эхэлдэг тийм ээ. Тэгэхээр хувь хүн өөр дээрээ өөрчлөлт гаргаад хамт олондоо өөрчлөлт гаргаад ингээд ёс зүгээрээ манлайлах юм сайхан соёл дэлгэрэх байх гэж ингэж бол найдаж байгаа. Одоо жишээ нь энэ эссе бичлэгийн уралдаанд одоо ямар ч мэргэжлийн хүн орж болно гэж байна шүү дээ. Хэрхэн яаж хандаж оролцох вэ? Хугацаа нь ямар байдгийг. Одоо жишээ нь өнөөдөр ингээд за энд нэг ороод үзье гэсэн бодол төржсэн хүмүүс одоо тавтер ярилцлагыг үзээд гарч ирсэн чинь билүү? Тэглэв яах вэ? Тэгэхээр эссе бичлэгийн уралдааныхаа материалыг бид нар 10 сарын 13-нд хүртэл хүлээж авч байгаа. Яг энэ удирдамж маань бол манай сургуулийн вебсайтад байгаа. Бид нар нэг сарын ийм аян зарлаад нэг сарын өмнө бол энэ удирдамжаа бол тараас тавьсан байгаа. За ихтэй сургууль бүх ихтэй сургуулиуд руу бид нар албан хүсэлт явуулсан. Манай сургуультай хамтарч ажилладаг 40 гаруй юм аж ахуй нэгжүүдийг тэр байгууллагууд руу ажилтнуудаа мэдээлэл түгээж өгөөрэй гэж. За тэгээ сошиал дээр бол бас олон мэдээллүүдийг оруулж хүмүүсийг бас татан оролцуулах ийм ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр бидний энэ санаачлагад бол Монголын ипотекийн корпорац, сайн скор, зээлийн мэдээллийн сан, Хас банк гэдэг ингээ байгууллагууд бол дэмжин хамтран оролцож байгаа. Шалгаруултыг хэрхэн хийдэг юм? Шалгаруултан дээр бол манай сургуулийн багш нараас бүрдсэн одоо яг энэ бизнесийн ёс зүй чиглэлийн хичээл заадаг, эрх зүйн хичээл заадаг одоо багш нар маань комисс болж бүрдээд эхний шатны ийм юу хийдэг шалгаруулт хийгээд нэг топ 19-ийг нь бол одоо мэрэгжилтэн оюутан гэсэн хоёр ангиллаар гаргаж ирээд тэндээсээ бол дараагийн одоо агсан түвшиндөө бас эссенүүдээ шалгаж үзээд явдаг. За эссе бичлэгэн дээр тавигдах гол шалгуур нь болохоор ерөөдөө өөрийн санаа байх хэрэгтэй гэдэг нь бол хамгийн чухал байгаа. Тэгээд мэдээж хэрэг бид нэр ирж байгаа эссенүүдээ бол нөгөө хуултын програмаар бас шалгаж үздэг. Тэгээд өөрийн санаа байх хэрэгтэй. Дээрээс нь судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаа. Тэгээд олон кейсүүдийг харьцуулж үзээд энэ шинэлэг санаачлагуудыг гаргаж ирсэн байх хэрэгтэй. Тэгээд нэг 1000-аас 1200 хүнд багтаагаад энийг ингээд бичээд оролцох боломжтой. Тэгэхээр яг эхний 3 байрыг шалгаруулж байгаа хэдий ч өөрөө та яг энэ эссе бичлэгийн уралдаанд оролцснороо өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйд өөрийнхөө ажлыг явуулахад эсвэл карьераа өсгөхөд бусдад нөлөөлөхөд шинэ мэдлэг олж авах боломжтой гэдгээрээ бид нэр эссе бичлэгийн уралдаанд өөртөөгөө бодож тунгааж ажиллахын боломжийг олгож байгаа байх гэж ингэж харж байгаа. Энэ дэлхийн ёс зүйн өдрийг зөвхөн энэ эссе бичлэгээр хязгаарлахгүй байх л да. Өөр ямар үйл ажиллагаанууд зохион байгуулдаг вэ?
Жишээ нь одоо танай сургуулийнхаа хэмжээнд бусад сургуулиудтай хамтраад одоо нисээ бичлэгээс гадна. Тэгэхээр манай сургуулийн хувьд бас доктортой хөгжлийн зорилго, ёс зүйнтэй байх гэсэн энэ чиглэлүүдийг бол баримтлаад яг энэ дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэх юм сарын аяныг зарлаж байгаа. Тэгээд энэ жил бол бид нар бас доктортой хөгжлийн зорилгоос яг тухайн нэг зорилгыг сонгож аваад тэгээд тэрэндээ сургалтын үйл ажиллагаа, сургалтын бусд үйл ажиллагаануудаа чиглүүлэх гэсэн зорилготой байсан. Энэ жил бидний хувьд бол доктортой хөгжлийн 3 дугаар зорилт буюу эрүүл мэндийг дэмжих гэсэн юм зорилготой байсан. За одоо бол бид бүхэн мэдж байгаа ер нь хөдөлгөөний хувьд бас нэлээд хязгаарлалттай сууж ингэж одоо сурдаг, ажилдаг, ачаалттай байдаг. Тэгэхээр биеийн ийм хөдөлгөөн эрүүл мэнд байх чиглэлээс нь бол оюутнуудаа бол аян зарласан. Дээрээс нь оюун санааны эрүүл мэндийн асуудал байгаа тийм mental health гэж ярьж. Тэгэхээр ерөнхийдөө яаж ингэж баланстай байх вэ гэдэг дээр нас оюутнуудаа чиглэсэн. Оюутнаар нь өөрсдөр нь ингэж санаачлаг гаргуулж оюутанд хүрэхин арга хэмжээг зохион байгуулж байгаа. За мөн яг цагтаа гэдэг ийм аяныг бол өрнүүлдэг гэхээр. Тэгэхээр манай монголчууд бас ярьдаг тийм нөгөө үдээс өмнө үдээс хойш гэдэг 2 цагтаа. Тэгэхээр манай сургуулийн төгсөгчид яг цагтаа байгаасаа гэж бид нэр ингэж хүсч зорж байгаа. Тэгээд яг цагтаа ирсэн хүмүүст нь талархах ийм аяныг бол өрнүүлдэг. Өглөө цагтаа ирсэн хүмүүст нь оюутнууд маань талархаж ухтаж аваа цагтаа орж байгаа багш оюутандаа мэдчилгээ дэвшүүлэх ийм аяныг бол өрнүүлж байгаа. Тэгэхээр 3 жилийн өмнө манай сургуулиас дэлхийн Erasmus гэдэг төслийн хүрээнд ажлын байранд суурилсан даатгагч хөтөлбөрийг хэрэгжүүлээ. 2 жил Европын сургуулиудад туршлага судлаад ингэ явсан. Тэгээд тэр даатгагч хөтөлбөрийн тайлангийн үеэр оюутнууд юу гэж хэлсэн бэ гэхээр би яг энэ даатгагч хөтөлбөрт хамрагдаад цагийн менежментээ сайжруулсан, цаг барьж сурсан гэсэн ийм зүйлийг хэлсэн. Тэгээ нөгөө Европын их сургуулийн профессорууд бүр голоос нь гараа өргөд асуугаад яагаад ингэж цагийн менежментийг энэ хөтөлбөрт хамрагдаж сурж байгаа юм бэ? Энд чинь угаасаа байх ёстой зүйл үстэй гэдэг ийм асуултыг тавьж байгаа. Тэгэхээр бид нар одоо яг аль альныхаа цагийг хүндэтгэн гэдэг чинь өөрөө бас л ёс зүйтэй байх нэг үндсэн суурь шалгуур нэ. Тэгэхээр бид нар маш олон одоо арга хэмжээнүүдийг оюутнуудтай чиглэсэн юм сарын аягийн хэлбэрээр бол хүргэж байгаа. Тэгэхээр энэ ч одоо оролцож байгаа бүх оюутнууд маань энэ дэлхийн ойлголттой болоод тэгээ дараа нь магадгүй ажлын байран дээр гараад энэ өдрийг үргэлжлүүлэн тэмдэглэх за бас зүгээрээ манлайлагч ийм оюутнууд байгаасаа гэж бол бид нэр хүсэж байгаа. Оюутнуудынхаа дунд одоо 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил ихэд чинь одоо биеийн болоод оюун санааны эрүүл мэнд гэж байна шүү дээ. Яг оюутнуудаас ямар санаачлаг гарч хэрэгжүүлчмээр ямар санаачлагууд гарч байна хэр их идэвхтэй байна. Бас л их сонин содон үйл ажиллагаа байна л та. За манай сургууль дээр бол энэ жил суурь шинжилх ухааны тэнхим гэдэг одоо ерөнхий эрдмийн хичээл ордог багш нар маань бол энэ арга хэмжээнд бол зохион байгуулалтаар орж байгаа. Тэгэхээр дөнгөж оюутан болж орж ирж байгаа хүүхдүүдэд энэ төрлийн ойлголтыг бол одоо таниулах үйл ажиллагаа хийж оюутнуудаас бол оюутнууд өглөө эрт хичээлдээ ирдэг учраас бас нөгөө эрүүл байхын тулд өглөөний цай маш их чухал байна гэд. Тэгээд оюутнууд өөрсдөө санаачлаг гаргаад өглөөний цай бэлдэж за захиалга өгсөн хүмүүст нь өрөөнд нь хүргэж өгөх бас нэг ийм үйлчлэгээ бол хийж байгаа. Тэгэхээр энэ бол хүн одоо амжилт бүтээлтэй байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд өглөөний цай чухал шүү. Энийг бити алгасаараа гэдэг бас ийм мессеж өгөх юм аяныг бол оюутнууд өөрсдөө санаачилж хийж байна. За өнөөдөр гэхэд манай сургууль Free Healthy Day гэдэг яг энэ сургуулийн багш оюутнуудын нэгдсэн ийм спорт өдрөлгийг бол зохион байгуулж энэ төв цэнгэлдэх хүрээлэн. Тэгэхээр энэ дээр бол хамтдаа агаарт багш оюутнууд цугтаа спортын өдрөлгийг бол хийж байна. Тэгэхээр энд бол бас нэг өдөр ч гэсэн байнгын ачаалттай байдаг хүмүүс маань одоо оюуны ачааллаа тайлах бас юм боломж бол бүрдэж байгаа. Тэгэхээр аль болох бид нар оюутнуудын санаачлагыг дэмжиж тэдрээр өөрсдөр нь нөлөөлөх тэр аяныг бол илүү хийхийг бол зорж байгаа. Тэгэхээр одоогийн оюутан залуус бол илүү бас ийм видео контент хэлбэрээр ч юм уу те нөгөө сошиал ертөнцөөс маш их мэдээлэл авдаг болчихж те. Тэгэхээр зар тавиад уншгаа болчихж. Тэгэхээр оюутнууд бол ийм нөлөөллийн видеонуудыг бол маш их хийж байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ яг юу хийдэм бол гэж сонирхохыг эсвэл манай сургуулийн Facebook пэйж рүү хандаад за энэтэй холбоотой бидний хийж байгаа зүйлсийг бол бас танилцах боломжтой. Тэгэхээр бид нар бол энүүгээрээ бусдаа бас нөлөөлөх уриалга те ёс зүгээрээ манлайлаа гэдэг энэ уриалгыг бол бусад ихтэй сургуулиуд, бусад байгууллагууд дээр бол нөлөөлөх
тэ сануулах, уриалах ийм байдлаар бол оролцож байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилээс хойш ингээд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань бас энэ ёс зүйн өдрийг дотроо тэмдэглээд нэг өдөр ёс зүйн байгууллагын ёс зүйн дүрмийг эргэж хараад тэгээд манай байгууллагын ёс зүйн дүрмд ер нь юугээ заасан бэ? Бид нэр юуг байгууллага дээрээ хийж болох юм? Юуг хийж болохгүй гэдэг дээрээ нэг өдөр ярилцаад өнгөрөхөд л энэ айгу ач холбогдолтой. Бидний энэ чиглэлээр бас нөгөө бизнесийн байгууллагууд дээр бас ингээд сургалт хийж манай багш нар явдаг. Тэгээд тэн дээр та ёс зүйн дүрмээ хамгийн сүүлд хизээ уншсан бэ гэдэг асуулт тавьдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс бол зарим нь анх ажилд орохдоо, зарим нь санахгүй байгаа. Зарим нь бол яг уу сүүлд уншсан байдаг. Гэхдээ олон улсад энэ ямар байдлаар энэ ёс зүйн дүрмийг энэ ойлголтыг байгууллагатаа нэвтрүүлэх вэ гэхээр тодорхой юм хугацааны давтамжтай улиралтныг удаач гэдэг юм давтамжтай юм санууллах ажил хийхгүй бол энийг уншаад ингээ мартагчдаг. Маш олон ажлууд хийдэг учраас энэ бол орхигддаг. Гэхдээ хин нэгэн хүний томжиргүй үйлдэлээс болоод байгууллага тэр чигтээ нэр хүндийн эрсдэлд орох те зөвхөн тэр хүн биш хамт ажилладаг хүмүүс нь байгууллагаараа нэр хүндийн эрсдэлд орох юм аюул байгаа юм кейсүүд ч гэсэн манад нэлээд тохиолдож байгаа. Тэгэхээр байгууллагынхаа нэр хүндийг унаснаас болоод борлуулалт нь унаа. Тэгээ борлуулалт унсан учраас байгууллага дээрээ нэг урамшуул авчдахгүй бүтэн үйлрэл ажиллах, хагас жил ажиллах, эсвэл борлуулалтаа алдах, харилцагчаа алдах. Нэгэнд одоо ихтгэл алдраад явцын харилцагч буцаж ирэхэд маш хүнд байдлаас үүснэ. Тэгэхээр ер нь бол энийг байнга ингэж ярьж, сануулж байх ийм хэрэгцээ шаардлага бол зөвхөн санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш оюутнууд энийг санаачлаад 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд бас бусад байгууллагууд улс орон даяараа нэгдэж энэ дэлхийн ёс зүйн өдрийг ганцхан өдрийн хугацаанд биш ер нь өдөр тутамдаа хэрэгжүүлмээр энийг бол дэмжиж хамтарч ажилламаар нэгдмээр ийм л бодол төрж ийн л да тантай ярилцсны эцэст тэгээд өнөөдөр та манай ярилцлагад оролцож байгаагийн хувьд эндээс хүлээсэн хүлээлт хэр үр дүн танд харагдаж байна. Тэгэхээр ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ёс зүй гэдэг тодорхойлолтыг хийж болохгүй үйлдэлийнхаа заагийг хүмүүс маань одоо энд оролцож байгаа оюутнууд маань багш нар маань за тэгээ эсвэвчлийн уралдаанаар дамжаад те Монгол улсад одоо амьдарч байгаа эсвэл гадаадд амьдарч байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд бүгдээрээ оролцох юм боломжтой. За энэс бид нэр одоо бас харилцах юм